өдрийн мэнд. Би сая хэдэн өдрийн 2 өдрийн өмнө нэг юм бичлэг оруулсан байгаа тий. Юуны Bybit Bridge дээр лаунж пүүлээ битээ мартаарай гэсэн бичлэг оруулсан байгаа. За энэ бичлэгийг үзсэн хүмүүс одоо цаашаа үргэлжлүүлж үзэх юм. Тэр эхнийх чинь бол 1-р хэсгнээс нь тийм үү. Тэгэхээр энэ бичлэгэн дээр би түрүүчийн одоо энэ лаунж пүүлний тухай ZKL-ийн тухай энэ дээр яг энэ ажиллаж исэн тийм ээ. Одоо энэ маань ингээд дууссан ба. Одоо тэгэхээр бид нар энэ L3 гэсэн энэ токеныг үнэгүй авах ийм юунд өнөөдөр лаунж пүүлд оролцсон гэсэн. Тэгэхээр энэ бичлэгэн дээр би энэ эргээс тэр бүртгэл хийгээд орхицсон тийм ээ. Би хийсэн дараагийн бичлэгэн дээр хэдүүлээ яаж хийхийг харнаа гэв. За ингээд тавьсан хүмүүс одоо өнөөдөр яг жинхэнэ стейкт оролцох юм. За стейкт оролцохын тулд та нарын дансанд эсвэл MNT эсвэл USDT пул байх ёстой. За би энэ дээр нэг юм та нарт харуулад тийм. За энэ болгоton зэрэг энэ ZKL гэдэг юунд лаунж пулд оролцоод миний авсан энэ coin бол энэ байгаа. Яг гэвэл надад энэ coin-ыг энэ 1632 гэсэн coin-ыг үнэгүй өгсөн байх нь шүү дээ. Тэрүүний лаунж пулд оролцоод. За энэ тэгвэл өнөөдрийн ханшаар хэд байх вэ гэвэл энэ евро ороотой хэдүүлнэ. Одоо энэ дээр нөгөө төхөө хайх юм. ZKL. Аль вэ? Би саяач да. ZKL. Энэ жинтэй ZKL. За тэгэхээр чи надад за би өнөөдөр бол зарна гэж байхгүй. Би зүгээр л та нарт харуулах гэж байна. Надад саяын үнэгүй өгсөн ZKL нь бол 16 ийм байдаг тийм 1632 энэ. Тэгэхээр $2.93 центийн үнэтэй одооны байдлаар. За хамгийн дээд үн нь хэд хүрсэн байх нь 20 баргийн 40 мөч хүрчээсэн тал бий. Тэгэхээр надад нэг өсөндөө одоо надад байгаа coin маань энэ ZKL 16.3 гэдэг чинь 2.93. Гэт $2.93 центтэй тэнцүү coin-ыг надад үнэгүй өгсөн байх нь шүү дээ. Энэ бол зөвхөн миний одоо нөгөө стейк хийсний шагналт гэсэн. Тэгээ энэ бол яг нэг 6 өдөр боллоо тий 5 өдөр болсон баг. Тэгэхээр энэ дээр та нар $2.93-ны төлөө юу гэж магадгүй тийм. Тэгэхээр $2.93 гэдэг чинь юунаас шалтгаалах вэ гэвэл та хідэн coin юм уу хідэн USDT хадгалснаар шалтгаална гэсэн. Хэрвээ та 1000 USDT хадгалсан бол энэний тооных нь танд өгж байгаа үнэгүй токны мөнгө нь илүү байна гэсэн. Тэгэхээр ингэж би одоо нөгөө ашиг гарч байгааг та нарт хэлж өгч байгаа гэсэн. Тэгэхээр би бол айгүй бага зэргийг хадгалсан байхад л надад нэг энэ хэсгийг өгсөн. Тэгээ надад тэгээд энэ би coin-о цаашаага зарах юм уу, солих юм уу, эсвэл нэмж авах юм уу, хадгалах юм уу гэдэг чинь тухайн хүний одоо өөрөөс шалтгаална гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар би та нарт хэлжсэн хэрвээ ийм хоёрын хооронд ингээд $10 хүрэхгүй жижигхэн coin байгаад ирээдүгийн чи сайн мэдэхгүй байвал энэ coin-о ZKL-ийг MNT буюу одоо өөрийнх нь coin-оор энэ Bybit-ийн өөрийнх нь coin-оор солилцоорой гэж хэлсэн. Ийм учиртай. За тэгэхээр одоо өнөөдөр хэдүүлээ энэ рүүгээ ороод launch pool. За тэгэхээр би та нарт юу харуулах вэ гэвэл stake одоо би MNT pool-ийг харуулъя. Stake to гээд за одоо надад 148 MNT байгаа юм. Тэгэхээр би 148-ын ард нь байгаа жижигнүүдийг орхиод 148 гээд ингээд тавь. Тэгэхээр энэ таны одоо 148 coin чинь заавалчгүй энэ дансанд чинь байх хэвээр Pandan гэсэн энэ дансанд байх хэвээр. Хэрвээ тэр нөгөө нэг trade гэдэг данс руу хийчих юм бол болохгүй. Тийм учраас trade хэрвээ дансанд чинь байж ивэл Pandan гэдэг руугаа солино гэсэн. За энийг би түрүүчийн хичээлүүд дээр хэлээд өгсөн тий. Тэгэхээр одоо жишээлбэл энэ трансфер гэж дараад тэгээд хэрвээ таны мөнгө энэ Unified Trading гэсэн энэ эйжент те энэнд байгаа бол
энэ юунасаа ингээд хоёр тийш сольчиж болно гэсэн. Ингээд сольчиж болно. Гэтээ энэ дээр саяын минийх чинь юунд байсан бэ? Сая би хараад миний хэрэгс айл юунд энэ панден гэдэгт байсан. Тэгэхээр энэ үеийн 148. Хэрвээ миний coin Unified Trading гэдэгт байгаа бол би нөгөө тийш нь ингэж тавьж агаад солилцох нь шүү дээ. Ингэж тавьж байгаа. Тэ? Энд надад одоо бараг байхгүй байгаа. Тэ? Тэгэхээр энэ рүү нэг оруулаад авах юм байхгүй. За яж ингэж тий. Ол яг нь 49 бол болох юм биз дээ. Ингээд сольчих. Ингээд байгаагаа ингээд хідүүлээ бэлтгэх нь шүү дээ. Тэгээд дараа нь 148 маань алуу юу яагаад вэ? Ингээд дахиад би 140-140-с хүрэх юм баг гэсэн чинь жоох юм байна. За яах вэ? Тэгээд 148 ингээд. За одоо би энэ 148-ыг яг 8 сарын 1 хүртэл биш 8 сарын 1-ээс надад анхны стейк орж маргааш орой орж ирнэ гэсэн. Энийг зөвшөөрөөд тэгээд конфирм хийж. За ингээд би нэг өсөндөө энэ 148 MNT-гээ тэ MNT-гээ хадгалчихаа гэсэн. Тэгэнгүүт би 6 өдөр 17 тэгээ 17 цаг 41 минутын дараа энэ стейкийг дуусангууд энийгээ би буцаагаад стейкийгээд авчихна. За одоо өнөөдрийн хадгалсан энэ пул руу хадгалсан койны энэ L3 гэдэг койн хизээ орж эхлэх вэ гэвэл яг 24 цагийн дараа орж ирнэ гэсэн. Маргааш орж ирнэ гэсэн. Тэгээд би бол ерөнхийдөө 6 өдөр бол ерөөсөө MNT гэдэг юугаан койно зарахчгүй, солихчгүй ингээл хүлээгээд байж хана штэ. Тэ? Тэгээд хүлээгээд байж. Энэ хоёрын хооронд надад одоо сая гэтэл 1000 байсан чи ингээд хувь нь багасч байгаа. Хэдий ч нэ их хүн орно хувь нь багасаад идэг. Тийм болохоор би та нарыг яараарай дөнгөж эхэлж яхад нь ороорой гэдэг чи юм учиртай. За ингээд ийм богинохоо бичлэгийг хийгээд дуусчлаа. Тэгээ та нар өөрсдөө яг энэ төрүүчийн миний хичээлүүдийг үзсэн болвол ингээд юу ягаар хадгалаарай. Тэгэхээр та нарт MNT байхгүй бол USDT-гээ хадгалж болох нь шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ эсвэл MNT, USDT хоёуланг нь хадгалж болно. За хэрвээ та үнэхээр L3 гэдэг coin цаашаага өсөх магадaltaй би энэ coin-ыг судалсан гэвэл өөрийг нь худалдаж аваад буцаагаад энд стейк гэж бас болно. За энд тэгэхээр арай жоохон өөрийг нь хадгалахаар арай өндөр хувьтай байдаг. 811.98-тай тий. Энд болох тон зэрэг 70.15. Энд 53 бүр бага. Тэгэхээр уг нь энэ coin-ыг өөрийг нь худалдаж аваад хадгалбал хамаагүй ашигтай байдаг. Гэтэ яг нөгөө шинэ хүмүүс эргэлзээд ээж магадгүй тий. Нөгөө худалдаж авсан үннээс нь стейк дууссаны дараа доошоо унчуул хүлээхийг гарна штэ. Тэгээ зарах гэж. Тэгэхээр энэ дээр бас та нар өөрсдөө жоохон бодолцоод тий би ингэж хийх үү яах вэ? Эсвэл ашиг зүгээр надад байгаа MNT USDT-г хийчихэл гэж шийдэх. За ингээд түрүүчийн энэ бичлэгний 2 дахь бичлэг нь дууслаа. Одоо ингээд та нар лаунч пул дээр ерөөсөн ямар ч мартажч болохгүй тий ингээд эндээс хөөрхөн ийм боломжийн мөнгө олоод байдаг. Тэгэхээр чи яах нь 5 хоноо л нэг жоохон coin орж ирэл 5 хоноо л нэг coin орж ирээд байгаа. Гэхдээ түрүүчийн бичлэгэн дээр би таанд хэлсэн тий заримдаа лаунч пул 2-7 хоногийн дээр байхгүй байх тал байдаг. За баярлалаа. Баяр та.